Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн амгалан гэлтгэе. Янч байна. Тэгэхээр өнөөдөр та бүхэнд нэгэн сонирхолтой зүйлийг бас ярих гэж бодсон юм. Бурхан сэтгэл хөдлөлтөө. Бид нар Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Тиймээс бид ч бас сэтгэл хөдлөлтөө. Эхлэл ном дээр 1:26 дээр Бурхан бидний өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээе гэж хэлсэн байдаг. Бурхан инээдэг. Бурхан сэтгэлээр ундаг, гуйдаг. Бурхан гэм нүглийг үзэн яаддаг. Бурхан биднийг хайрладаг, хүмүүсийг хайрладаг. Таалархаж баярладаг, хийсэн ажлаа хүртэл өөрийгөө үнэлдэг. Таашаал авдаг, баярладаг. Дургуун хүрдэг, уурладаг. Бурхан бас хартай. Бурхан эндэрч нэгүүлсдэг. Нэгүүлс инэрлэр баян бурхан гэж өөрийгөө хэлдэг. Тэрнтэй адилхан хүмүүс ч гэсэн Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Харамсалтай нь ихэнх шашин шүтлэг юу гэж хэлдэг вэ гэхээр эмоцоо сэтгэл хөдлөлөө байр гэж хэлдэг. Хүний амьдрал сэтгэл хөдлөл чухал зүйл. Жишээлбэл хүн асуурсны дараа хүн уйлах ёстой. Ихэнх буддын шашин чи уйлж болохгүй. Нулимсан чинь тэр хүн живчин битээ уйл гэж хэлдэг. Эхний 40 хоног уйлж болно. Сэтгэл гашуудаж ус болно. Яагаад гэвэл үнээс болоод сэтгэл хөдлөл их барьснаас болоод тэр хүн гашуудлал нь насан туршид нь үргэлжлсэн хүнтэй би уулзж байсан. Сүлд хурж ирээд айл 20-30 жил өмнө асуурсан хүнийг санаад уйлаад битгэрсэн байсан. Тэрэнд гарсан. Дээрэс нь баяр хөөргийг бас буруутгах хүмүүс байдаг. Баярлаж цэнгэлж хамаагүй их эмоц сэтгэл хөдлөлөө гаргах нь буруу. Найс нөхдөө хол яваад ирсэн хүмүүсийг харахад баярлалгүй яах юм бэ? Үр хүүхдээ амжилттай яваг харахад хүн баярлна. Бурхан уйлж байгаа хүн дээр очиж уйл, баярлж байгаа хүн дээр очиж хамт баярлаа гэж хэлдэг. Тэрнээс нэг зомби шиг сэтгэл хөдлөлгүй нэг робот шиг байгаатай гэж хэлдэг. Депрессэн буюу сэтгэл гутралын өвчнөд энийг холбож болохгүй. Нэгдүгээрх нь. Хоёрдугаарт нь сэтгэл хөдлөлөөрөө хамаагүй их сэтгэл хөдлөлтөө их гуны гутралд орсон үедээ шийдвэр гаргах ч юм их баяр хөөртэй үедээ сэтгэл шийдвэр гаргах нь тийм зөв зохистой зүйл биш үү? Биш. Бид нар Христийн оюухан бий. Христийн оюуханаар зөв зүйтэй удирдах нь бол зөв. Гэтэ сэтгэл хөдлөл нь тийм буруу муухай зүйл биш. Хамаагүй сэтгэл хөдлөлөөрөө удирдуулах нь бас тийм зөв зүйтэй зүйл биш. Яах вэ гэвэл балансаа барих ёстой гэсэн үг. Уйлах үедээ уйлж болно, баярлах үедээ баярлаж болно. Би бол байнга хөөрж, инээж, бүжиглэж явдаг хүн. Ихэнхдээ л. Гэтэ уурлах үедээ уурладаг. Уурлаж нүгэл бүү өвлд гэж хэлсэн байдаг. Бити уурлаараа гэж хэлээгүү. Юмыг хит туушруулан явтал нь шашинталт. Тийм учраас сэтгэл хөдлөл нь бол зөв зүйтэй зүйл. Хэрвээ анханаас нь Бурханы бидний сэтгэл хөдлөлгүй бүтээхгүй яасан бэ? Бидний сэтгэл хөдлөл хэрэгтэй учраас. Ялангуяа урлагийн хүмүүст. Эмоцороо тэд нар хөгжмөн зохиодог, бүжиг хийдэг, уран зураг зурдаг. Хүүхдээ баярлан хөөрөн тэрвэрж хамт инехгүй гэж юу? Инээж байгаа хүүхдийг хараад инехгүй гэж юу? Үр хүүхд нь өвдсөн ээжийг хараад сэтгэл шимшрэхгүй гэж юу? Хараад л өө яахав дээ хүүхд өвдөх чи хэцүү штэй гэд хараад зогсох гэж юу? Хамт тэрвэрэн, хамт ойлон хүүхд өвдөх чи ямар хэцүү вэ гэж Бурхан яг үнэндээ шалан уйлж байдаг. Бурхан маш олон хүүхдтэй. Бидний 1 2 хүн 3 4 хүүхэд өвдөхөд юу болдог вүлээ? Тэгэхэд хэдэн сая хүүхэдтэй Бурхан ямар хэцүү байдаг бол? Шаналдаггүй гэж юу? Үр хүүхдээ өвдөхөд хурдан эдгэрээсэ гэж хэн ч хүсдэг үстэй. Оронд нь би өвдчихгэн сан гэж хэлдэг. Тийм болохоор Бурхан таныг хурдан эдгээсэ гэж хүсдэг. Бурхан таныг бас баярлж хамт бүжиглэж хамт баярлаасаа гэж хүсдэг.
Тэгэхээр сэтгэл хөдлөл эмоцоо бас хамаагүй бити төгжээрэй. Би нэгэн жишээ хэлье өөртөө тохиолдсон. Би уйлахгүй маш хуудсан байсан. Би 2007 онд канцлан дээр очоод бүтэн сар уйлаагүй суусан. Юм ярьж байгаад юуж болоогүй юм шиг сууж л байдаг гэсэн. Уйлах юм болохоч уйлахгүй, нэх юм болохоч нэг айхтар нэг шүүд болохгүй. Яг л робот шиг сууж исэн. Тухайн үедээ би ухаантай зарил сууж исэн байх л да. Бүтэн сарын дараа ариун сүсээр дурж би уйлж эхэлсэн. Уйлаад л байсан. Бүтэн сар уйлсан. Магадгүй хэдэн 10 жил уйлаагүй нулимсаа тэр үед гаргасан байж магадгүй. Тэгээ өөрийнхөө сэтгэл хөдлөлийг цоожилсан байснаа би мэдээгүй. Тийм болохоор сэтгэл хөдлөлөө цоожилсан байх вэ? Анзаараа. Та хизээ уйлсан бэ? Хизээ баярлаж нээж хүрсэн бэ? Хизээ хин нэгний зовлон хараад хамт шаналсан бэ? Инэрл нэгүсэл энэ бүх зүйл Бурханаас ирдэг. Энэ бол Бурханы биелэг. Бурханы эмоцийн талаар Библиэс түүж уншаарай. Та бүхэндээ баярлалаа. Баяртай.